Байгаль орчин аялал жуулчлалын яам хандлага өөрчлөе. Гялгар утныг хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаар хүний эрүүл мэндэд сөргөө нөлөөлдөг. Түүнд дагуулдаг химийн элемент нь хол хүнстэй оруулдснаар хор тавдраар өвчлөг, өргөдөл төрөх эрсдлийг нэмэгдүүлэхийг эрдэмтэд баталсаар байна. Байгальд ил задгаа хайсан гялгар утн халдвар төвчнийн үржих, тархах нөхцөлийг бүрдүүлдэг. Дэлхийн нийтрээ гялгар утнаас татгалзаж байна. Гялгар утны хор хөнөөлөл сэргийлэх зорилгоор өдгөө дэлхийн 127 улс орон гялгар утны үйлдвэрлэл, импорт, хэрэглээг хаягдлыг зохицуулсан хууль дүрм журмыг мөрдөж байна. Өдөр тутамдаа хэрэглэдэг гялгар утыг дагаан байгальд бүрэн задардаг утгаар орлуулах нь өөрсдөө байгальд дэлхийгээ хамгаалах нэгэн арга юм. Гялгар утыг их газрын болон далайн тэнцгийн амьтад зайлах, түүнд орооцолцсноор өөхөх аюул учирч байна. Тухайлбал загас, шувуу, ан амьтад нийлэг гялгар утыг хоол хүнс гэж андуурснаар хотоод гидсэд нь алдаж өгөж байна. Сорвол болон хуванцаг бүтээгдэхүүнүүдийг залгиснаар хамар аманд нь алдаж амьсдыг амьдаар нь томлож байна. Дэлхий дээр хуванцар хог хаягдлаас болж жил бүр 100 мянган гаруй далайн амьтад өргөцсээр байна. Дэлхий дээр 1 минутанд 1 саяас их гялгар тор хэрэглэж байгаа бол 30% нь нэг удаагийн гялгар ут байна. Гялгар ут нь байгаль дуустал бий хог юм. Хүүхдүүд бид хог хаягдалгүй цэвэрхэн дэлхийг томчууд та бүхнээс өвлж авахыг хүсэж байна. Цэвэр устай, цэнгэг агаартай, ан амьтан, жигүүртэй шуудтай, ургамал ногоо ой модтой дэлхийг бидэнд үлдээгээж ахаа ихчээ. Бид гялгар утнаас татгалзаж байна. 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 Хандлага өөрчлөе. Хандлага өөрчлөе. Хандлага өөрчлөе. Хандлага өөрчлөе. Байгаль орчин аялал жуулчлалын яам ногоон пассворд аян хандлага өөрчлөе.